Сайн байцгаана уу? Эргээд та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ТВ-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн үйлбэрийн даваа гарагийн дугаараараа үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа амралтын өдрүүдийн болон өнөөдрийн аймаг орон нутгийн онцлог үйл явдлын мэдээлүүдэд танилцуулна. Алтан шар замаараа холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг үндэсний ач холбогдолтой чухал салбаруудын нэг авто тээврийн салбар Монгол улсад үүсэж хөгжсөний 100 жилийн энэ 2025 онд тохиож байна. Түүхтэйг тохиолдуулан Дархан улаан аймгийн авто тээврийн төвөөс Дархан хотноо 60 автомашиныг хамруулсан авто парадыг зохион байгууллаа. Ачааны автомашин 2 төрөлд буюу дунд болон бага аврын 28 автомашин, 16 том аврын автобус, 13 суудлын автомашин буюу нийтдээ 60 гаруй автомашин нэгэн цуугаар параданд оролцлоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд замын цагдаагийн засагт хамтран хэрэгжүүлсэн авто парадыг өмнө нь авто тээврийн салбарын 90 жилийн ой хүрээнд хийж байсан бол энэхүү 10 жилийн дараа 100 жилийн ойдоо хүндэтгэл үзүүллээ. Дархны хойд постноос шин дархан төмөрлийн уулзраас тойроод хойд постын чиглэлд зорчиж авто тээврийн салбарын сүр хүчийг дарханчуудад мэдрүүллээ. Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой хүрээнд Дархан улаан аймгийн авто тээврийн төвөөс олон ажил арга хэмжээг өрнүүлж байна. Үүний нэг болох жолооч нарын ур чадвар чансаа сорьсон уран жолоодлогын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Уран жолоодлогын тэмцээнд нийтдээ 4 төрлөөр 47 жолооч өрсөлдөж, шилдэг тамирчин жолооч нарыг тодруулсан байна. Суудлын автомашины төрөлд шилдэг тусгай үзүүлбэрийн эзнийг ч тодруулжээ. Ачааны буюу том аврын автомашины төрөл 5 тонны багтаамжтай бага аврын ачааны автомашины төрөл том аврын автобус, суудлын автомашины төрлүүдээр авто тээврийн төвийн гадаах талбайд уран жолоодлогыг үзүүлэн дарханчууд өргөнөөр үзэж сонирхлоо. За ингээд Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний ан арга хэмжээ маань Дархан улаан аймагт маань үргэлжлэл болоод зохион байгуулагдаж байна. Тэгээд энэ амралтын өдрүүдэд нийт авто тээврийн салбарын ачаа тээврийн дунд болоод бага аврын автомашины парадыг зохион байгуулагдлаа. Замун дунд авар бага аврын уран жолоодлогын тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээн маань маш амжилттай олон төрлийн байгууллагын жолоочд болоод төрийн өмчт хувьцаат компанийн жолоочд за мөн авто тээврийн салбарын жолоочд хамрагдаж байна. Ингээд тэмцээн уралдаа маш амжилттай сайхан зохион байгуулагдаж байна. Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачлагаар эх оронч дарханчууд нөлөөллийн аяны хүрээнд ерхий боловсролын сургууль болон политехникийн коллежийн 17-18 настай эрэгтэй сурвалжлагчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг Дархан аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгууллаа. За бид үзлэгтээ 1154 хүүхдийг хамруулахаас 936 хүүхдийг хамруулж хамрагдалтын хувь 81.1 байлаа. За бид үзлэгээ 2024 оны 4 сарын 15-наас 4 сарын 22-ны хооронд зохион байгууллаа. За энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнгээр өсвөр насны хүүхдүүдийн мандунд сэтгэл зан төрхийн хөгжлийн үнэлгээ өөрчлөлт орж байгаа өвчлөлт хэрэгүүлж байна. Мөн хоёрт нь амны өндийн өвчлөл, тэр дундаа шүдний цорол, за гуравт нь биеийн жингийн илүүдэлтэй холбоотой өөрчлөлтүүд хэрэгүүлж байна. За сэтгэл зан төрхийн өөрчлөлт гэхээр яг хүнд эмгэг талаасаа биш утас болон дэлгэцийн хит хэрэглээтэй холбоотой ядрал мэдрэл сүлдэл болон нойр гүйдлийн хам шинжүүл хүүхдүүдийн дунд их байна. За мөн хорт зуршил тэр додроо нөгөө тамхитай холбоотой сэтгэц зан төрхийн өөрчлөлт орж байгаа эмгэг өөрчлөлт их байна. Ийм учраас хүүхдүүд маань багасаа хорт зуршлаа
одоо ялан дийлэх, хор туршлаа сэргийлэх эрүүл мэндийн боловсролтой болохоос гадна өсвөр насны хүүхдүүдтэй эцэг их асран хамгаалагч нар ханаа анил тавих нь зайлшгүй шаардлагатай байна. За хоёрдугаарт байгаа нь амны өндийн өвчлөл байла. Тэр дундаа шүдний цорол байсан. Нийтдээ 1-9 хүртэлх шүдний цоролтой хүүхдүүд байна. Шүдний цорол бол одоо яг эцэг их асран хамгаалагч болон хүүхэд 50%-ээс зайлшгүй ингээд холбоотой өвчлөл байгаа. Тэм учраас одоо тий шүдийг өдөрт 3 удаа 3 минутын туршаар ингээд зөв угааж юм эрүүл дадал хөвшлийг хүүхэд байхасаа суух хэрэгтэй, сургах хэрэгтэй. За 3 дугаарт байсан биеийн жингийн одоо өөрчлөлттэй холбоотой гэхээр хүүхдүүдийн мандуунд илүүдэл жинтэй болон тархалтын 1-3 дугаар зэрэг хүртэлх өөрчлөлттэй хүүхдүүд их байла. Тархалттай байна гэдэг хүүхэд наснаас эхлээд тархалттай байх нь одоо насанд хүрсэн үедээ одоо артерийн даралт хэсэг, чихрийн шижүү өвчнөөр өвжих зэрэг нөгөө нэг эрсдэл хүчин зүйлүүдийн суурь болдог учраас одоо багаасаа эхлээд эрүүл зөв зохистой хооллож одоо илчилгээ тооц сураад тохирсон дасгал хөдөлгөөнөө хийдэг болох хэрэгтэй. Төгсөс хүлцэн ирсэн 1992 оны найзууд эрхэм таавхандаа Монгол 92 спортын 2 дугаар их наадам Дархуул аймагт 3400 гаруй төгсөгчдийг хамруулан амжилттай зохион байгуулагдаж 4 дугаар сарын 27-ны өдөр албан ёсны хаалтын арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Монгол орны бүх бүс нутаг 21 аймаг Улаанбаатар хотын дүүргүүдээс хүрэлцэн ирсэн. Ерөнхий боловсролын сургуулиудын 1992 оны төгсөгчид сагсан бөмбөг, волейбол, дартас, ширээний теннис, шатар болон нэрэмжит тэмцээн болгож үндэсний өв соёл, шагаан 10-ны спортыг багтааснараа онцлогтой байлаа. Төвийн бүс буюу Дархуул, Сэлэн, Төв аймгийн төгсөгчдийн хамтран зохион байгуулсан их наадам нийт 22 багийн 1571 тамирчин, 1800 гаруй хөгжөөн дэмжигчид буюу 3400 гаруй төгсөгчид нэгэн үеийнхэн нэгэнд орч боллоо. Тэд гал гарсан үзүүлжтэй сонирхолтой тэмцээнүүдэд оролцож шилдэгүүд тодорсон юм. Шагаан 10-ны спортын тэргүүн байранд Өвөр ханган аймгийн баг тамирчид, холимог теннисний төрөл тэргүүн байранд Дархуул аймгийн баг тамирчид, ганцаарчилсан теннисний эмэгтэйчүүдийн ангилал Хөвсгөл аймгийн Наран дэлгэр, ганцаарчилсан эрэгтэйчүүдийн ангилал Дархуул аймгийн тамирчин Ганбаатар тодорсон бол дартсын тэргүүн байранд Өмнөгов аймгийн баг тамирчид, шатрын 1-р байрны эзнэр Дархуул аймгийн баг тамирчид, волейболын эмэгтэйчүүдийн ангилалд Завхан аймгийн баг тамирчид, волейболын эрэгтэйчүүдийн ангилалд Улаанбаатар хотын Октябрийн районы хамт олон, сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ангилалд Завхан аймгийн баг тамирчид, сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Эрдэнэт хотын баг тамирчид тус тодорсон юм. Шилдэг тамирчдын тухайд эрэгтэйчүүдийн волейболын төрөлд Улаанбаатар хотын багийн Төгс Баяр, шилдэг довтлогчоор Ховд аймгийн Чин Зориг, шилдэг холбон тоглогчоор Ховд аймгийн тамирчин Бямц цогтноор тодорлоо. Харин эмэгтэйчүүдийн волейболын ангилалд тэгш тоглогчоор Завхан аймгийн тамирчин Ганц цэцэг, шилдэг довтлогчоор Увс аймгийн тамирчин Дэлгэр цэцэг, шилдэг холбон тоглогчоор Завхан аймгийн тамирчин Ганц цэцэг нар тодорсон юм. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилал тэгш тоглогчоор Эрдэнэт хотын Батамгалан, шилдэг довтлогчоор Дархуул аймгийн тамирчин Бас Баяр, шилдэг холбон тоглогчоор Улаанбаатар хотын тамирчин Бат Заяа нар шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ангилал тэгш тоглогчоор Завхан аймгийн тамирчин Ганц цэцэг, шилдэг довтлогчоор Улаанбаатар хотын тамирчин Туул, харин шилдэг холбогчоор Увс аймгийн тамирчин Алтан цэцэг нар тус шалган шагналуудаа гардаа авсан юм а. Мөн төвийн бүсийн зохион байгуулагчдын зүгээс шилдэг хөгжөөн дэмжигчдийн шагналыг гардуул өгсөн юм а. Шилдэг зохион байгуулалттай ёс зүйтэй баг тамирчдаар Баянгор аймгийн баг тамирчид тодорсон бол хамгийн холоос ирсэн аймаг буюу Баян-Улын аймгийн баг тамирчид тодорлоо. Харин шилдэг хөгжөөн дэмжигчтэй багаар Орхон аймгийн баг тамирчид тодорч шагналаа гардаа авсан. Ийхүү багийн нийлбэр дүнгээр баг онооны системээр тодруулсан бөгөөд 62 оноогоор Өмнөгов аймгийн баг тамирчид Гутгаар байр Хүрэл цомын эзэн, 52 оноогоор Дархуул аймгийн баг тамирчид Дэд байр буюу Мөнгөн цомын эзнэр тодорсон бол 49 оноогоор Улаанбаатар хотын баг тамирчид Тэргүүн байр буюу Алтан цомын эзэд болоод байна. Тогтлол бол маш өндөр байна. Тэгээд тэмцээн оролдоо маань амжилттай сайхан болж өндөрлөө. Бүх оролцсон аймагуудынхаа тамирчид, дэмжиж ирсэн найзуудаа бас зохион байгуулсан төвийнхөө бүсийн хамт олонд бас баярсан талснаа хамт олонныхоо бас илэрхийлье. Манай аймаг анхны зохион байгуулсан тэмцээнийхэн цомын аварга аймаг байгаа. Тэгээд бид бас энэ удаагийн тэмцээнээс онцлог нь болохоор Улаанбаатарын баг тусдаа орж ирсэн. За ингээд мэдээж төрүүлсэн багуудаа бас талархал баяр хүргэе гэж бодож байна. Манай зүгээс одоо бас багаараа бас амжилттай сайн оролцож эмэгтэйчүүд маань гар бөмбөгийн тэмцээнээр хүрэл медаль, дартсаар манай баг алтан медаль тэргүүн байр эзэллээ. За тэгээд мөн шатар, теннис, сагсан бөмбөг
шагаа хармаан тамирчид минь ямар ч сан маш амжилттай оролцож багийн дүнгээрээ бид ямар ч сан аймагуудаа бол ямар ч тэргүүлж чадсан гэж тэгэхээр амжилтаа баттгсан гэж бид бодож байна гэсэн үг. Эндээ өрсөлдөгч нь үнэхээр бас сайн бас байлаа гэж бодож байна. За завхан 92 оны төгсөгч ганц цэг гэж хүн байна. Тэгээд энэ жил Сагсан бөмбөгийн тэмцээн төрөлд анх удаа оролцоод бас аваргын медалийг авлаа. Волейболын төрөлд 2 дахь удаага аваргын эзэн бол эзнээр тодорсон байгаа манай. За манайх ерөнхийдөө тамирчдын хувьд 70-аад хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. За хөгжөөнд дэмжигч гэх юм бол бас 150-аад нийтдээ бол 200-аад хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. За тэмцээний бус төрлүүддээ бол бас эхний 3-т орж чадаагүй ч гэсэн багийн спортын төрөл, сакс волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй октын багаараа бид нэр алтан медалийн эзэд болсондоо баяртай байна. Зохион байгуулалт маш сайтай боллоо. Төвөн бүсийнхэн бас зохион байгуулалтыг бас сайн зохион байгуулсан байна. Тэмцээний тухай сэтгэл ямар байна? За манайх Завхан аймгаас оролцож байгаа. Би Завхан аймгийн 1992 оны төгсөгч Батбаяр гэж юм байгаа. Төвийн бус буюу Төв аймаг, Сэлэнг дархныхын зохион байгууллаа, маш сайхан зохион байгууллаа. Энэ бурхантын өндөд 2-3 өдөр бол одоо манай 92 оныхан энэ дархан хотыг дүүргэж сайхан одоо яг 92-оор амьсгалж ингэж оролцлоо гэж хэлж байна. Манай Завхан аймгийнхан бол 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тамирчин бүрэн багаараа за 150 гаруй хөгжөөнд дэмжигчтэй нийтдээ 250 гаруй 92 оны төгсөгчнөр ирж энэ тэмцээнд оролцож хөгжөөнд дэмжлээ. За манай юунаас багийнхан болвол эмэгтэй Сагсан бөмбөгийн тамирчид алтан медаль авлаа. Мөн эмэгтэй волейболын тамирчид мөн алтан медаль авлаа. За дээр нь Сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор манай 7 номерын тамирчин ганц цэг шалгарлаа. Волейболын шилдэг холбогчоор манай эмэгтэй багийн ахлагч 5 номерын ганц цэг шалгарсан. Шилдэг тэгш тоглогчоор бас ганц цэг маань одоо шалгарсан байгаа. 7 номерын ганц цэг маань шалгарч багийн дүнгээр манайх нэлээд амжилттай сайхан оролцлоо гэж бодож байна. За өнөөдөр бид нар Улаанбаатар хотын Октябрийн оройны 1992 оны төгсөгч нэг баг болоод бүгдээрээ оролцлоо. Тэгээ өнөөдөр бид нар цомын эзэд боллоо. Мандагч одоо сагсаар эмэгтэй эрэгтэй хоёулаа мөнгөн медаль, волейболоор эрэгтэй алтан медаль, теннис мөнгө хөрлөө. Манай нийтдээ 51 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Хөгжөөнд дэмжигчд нийлээд 20 буюу нийтдээ 70 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Анх удаа Монгол 92-ийн энэ том айлд Улаанбаатар хотыг төлөөлөөд тэр дундаа Октябрийн оройны төлөөлөөд бид нэр анх 30-аад жилийн өмнө нэг баг бас тогложсэн хамт олноороо хүрэлцээсэндээ туулын баяртай байна. Тэгээд яг хүүхэд насндаа ирсэн юм шиг бид нар бас сайхан байлаа. Жишээ нь одоо туул бид нар чинь Октябрийн оройны шгшээгээс сагсанд хар багасаа нэлхасаа тогложсэн хоёр. Багада тоглож байсан хүмүүс 30 жилийн дараа бараг цугласан. Уулзтаа тэгээд тоглох маш гоё байлаа. Ер нь бол аюул сайн зохион байгуулсан ба зохион байгуулалт маш өндөр байд. Тэгээд дараагийн тэмцээн Монгол 92-ийн тэмцээн маань Эрдэнэт буюу Булган өвсгөл 3 зохион байгуулсан юм байлаа. За дараагийн удаагийн тэмцээнд Улаанбаатар хотоос Октябрийн оройноос гадна Ажичны оройн хуучнаа штэ. Ажичны оройн, Найрамдлын оройн буюу Сүхбаатарын оройн гэдэг бүрэн бүрэлдэхүүнөөр орох бах. Гэтэ Октябрийн оройн илүү хүчтэй орох болно. Эрдэнэтэд уулзцгаая. Эрдэнэт бүгдээрээ уулзцгаая. Спортын амжилт хүсье бүгд. 92 спортын наадам байна энэ жил. Одоо төвийн бүсийнхэн маань нийт зохион байгуулалтаа дархан Төв аймаг Сэлэнгийнхэн за ингээд дархан хоттой төвлөрч энэ удаагийн наадмаа хийлээ. Энэ удаагийн онцлог гэх юм бол үндс нь одоо 6 төрлөөрөө за мөн нэмэлт одоо бид үндэсний одоо өв соёл түгээн дэлгэрүүлэх за энийгээ дэмжих за энэ их хүсэд мөн одоо 92-чууд маань одоо бид хамтдаа байгаа гэдгийг илэрхийлэл үндэсний спорт шагаан харваагаа нэмж орууллаа. За мөн үзэгчд маань одоо маш идэвхтэй маш алс холоос ирсгэсэн за бүр гадаадаас ч хүртэл ирсэн ийм зочид байгаа. За ингээд үзэгчдийн дунд мөн бас бильярдны тэмцээн үзэгчдийнхээ санаачлагаар бильярдны тэмцээний амжилттай хийлээ. За ингээд ер нь дархан хотод ингээд нэг дор 3,000 ингээд яг төлөөлүүд за ингээд цугтаа ирсэн ингээд баг 4,000 гаруй ийм зочдыг одоо хүлээн авч энэ 3 хоногийн хугацаанд маш өндөр зохион байгуулалттай хичээж ажиллалаа. Тий. Дүнгийн нь бол тэгээд оролцогчид үзэгчд 50 шүү дээ. Бид нар явуулсан хичээж ажиллалаа. За Монгол 92 спортын 6 төрөлт тэмцээн 1500 гаруй тамирчидтай өргөн бүрэлдэхүүнтэй бас сайхан тэмцээн боллоо. Тэгээ энэ
ажлыг бас хариуцж ерөнхий шүүгчээр ажилласан миний хувьд бол 6 зааланд тоглолтуудыг зохион байгуулж ажиллаа. За мөн одоо нэрэмжит болгож шагаан хармаа төрлийг бас оролцуулснараа бас Дархан уулын аймгийн төвийн бүсийн зохион байгуулж байгаа тэмцээн бол онцлогтой боллоо. Тэгээд 92 оны төгсөгчдийн одоо энэ нөхөрсөг сайхан тэмцээн бол бага онооны системээр 6 төрөлтөө явуулсан. За аль болох одоо үе тэнгийн төгсөгчдийнхаа тав тух аюулгүй байдал бүх одоо өдөр хоногтой нөхцөл байдлаа тулгуурлан бас одоо тоглолтын системийг бас зохион байгуулж явууллаа. За энд бол гэмтэж бишсэн хүн бол байхгүй. Ер нь тоглолтын хувьд бол бүх юм аюул сайхан явсан. Мэдээж бол 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 24-5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй арын албантайгаа нийлээд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бол ажиллаа. Монгол улсад 1992 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн спортын их наадмыг энэ удаад Болдын жавхлан тэргүүтээ төвийн бүсийн буюу Дархан улс илэн Төв аймгийн төгсөгчид зохион байгуулсан бол дараа жилийн буюу 2026 онд болох 3 дугаар их наадмыг Дамбын Батлуу тэргүүтээ хойд бүсийн төгсөгчид зохион байгуулахаар тугийг нь шилжүүлэн өглөө. Дархан хотноо морилон саазан эрхэм төгсөгчид та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсэн өрөөе. Тэмцээний ерөнхий ивент итгэгчээр дэлхийд алдартай Лининг брендийн хамт олон ажиллалаа. Зөвштэй мэдээллийн хөтөлбөр одоо бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Үзэгчид та бүхэндээ бид хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бут худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах очир худалдаа дээр хүрэлцэн ирсэн байна. За одоо та бүхэндээ дэлгүүрийн бараануудыг дэлгэрэнгүй танилцуулах гэж байна. За энд харагдаж байгаачлан чихмэл тоглоомнууд хүүхдүүдийнхаа төгсөлтийн баяр, цэцэрлэг сургуулийнхаа хүүхдүүдийнхаа төгслийн баяр дээр өгвөл маш тохиромжтой бамбуушнуудаас худалдаалагдаж байгаа юм байна. За өнөөгийн хувьд болохоор том жижиг хэмжээнээсээ шалтгаалаад үнийн сонголтууд бас маш өргөн байгаа юм байна. За энд бас мөн эмэгтэйчүүдэд хэрэгтэй өсний хавчаар даруулга, за энэ гарандаа хийдэг зүйлс маань бас гоо сайхтанд анхаардаг охид өсгөөчүүд нь бас хэрэгтэй юм байна. За энд бол хүүхдүүдийнхаа тоглоомнуудыг хийх, өөр жижиг сажиг зүйлсээ хийх тохиромжтой юм тагтай савнууд бас худалдаалагдаж байгаа юм байна. 23,000 төгрөгийн үнэтэйгээр. За энд харагдаж байгаачлан угаах хувцас хийх тохиромжтой том хэмжээтэй юм сав маань бас 29,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ тавир дээр харагдаж байгаа энэхүү чихмлүүд нь болохоор хөнжил болдог маш дулаахан зүйлс байгаа юм байна. За энэ дотроосоо ингээд гараад ирдэг. За маш дулаахан, зөөлхөн, өдөртөө нэг унтахтаа хэрэглэхэд бас тохиромжтой байх нэ. За энэ доотлын тавир дээр бас мөн харагдаж байгаачлан хөөрхөн бамбуушнуудыг та бүхэн хүүхдүүдийнхаа төгсөлтийн баяр дээр бэлэг болгох бас маш хэрэгтэй юм байна. За энэ бамбуушнууд, энэ доор харагдаж байгаачлан бас амтны дүрстэй чихмлүүд бас худалдаалагдаж байгаа юм шүү. За халбах сэрэний ком маань болохоор гадуур худалдаалагдж байгаа үнээсээ 50% хямд үнээр дээрээ маш гоёмсог хээтэй, өнгөө алдаж хувирахгүй маш гоё материалтай сэрээ халбагны ком маань алтлаг болон мөнгөлөг 2 өнгөний сонголтойгоор худалдаалагдаж байгаа юм байна. За энд бас бэлгэнд өгөх тохиромжтой аяга тавгны, кофений аяга тавгны ком бас худалдаалагдаж байна. За энэ доор харагдаж байгаачлан халбах сэрэний ком маань дангаараа болон хосоороо мөн шилэн, алтлаг өнгөтэй гэсэн маш олон төрлийн сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм байна. За 3 хос хоолны сав болон цөцгий, сахарын сав, жижиг сажиг аяга тавгны комнууд бас очир худалдаа дээр маань худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн тус дэлгүүрийг 10-аас 20 цагийн хооронд зорж ирэх боломжтой. За энэ харагдаж байгаачлан аягнууд маань болохоор эрэгтэйчүүдэд бэлгэнд өгөхөд маш тохиромжтой юм байна. За Чингис хаан болон чон, морь гэсэн ер нь бол 3 өөр загвартайгаар худалдаалагдаж байгаа юм байна. Энэхүү эрэгтэй аяг маань 19,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За халуун савнууд маань болохоор том жижиг маш олон төрлийн сонголттой бас өнгөний сонголттой худалдаалагдаж байна. За энэ халуун савны тухайд дээрээ аягтайгаа 19,000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн аялал зоолгонд авч явахдаа халуун гүйт уух зүйлсээ хийгээд аваад явхад маш тохиромжтой юм байна. За энд бас усны савнууд худалдаалагдаж байгаа юм байна. За Стенли аягнууд маань 29,000, 19,000 энд мөн цүнхтэйгээ худалдаалагдаж байгаа юм байна. Энд бас 3 өнгөний сонголттой жижиг том орн ингээд авч явах боломжтой усны савнуудаас худалдаалагдаж байна. За энд бас ингээд ажил дээрээ гэртээ уух зүйлсээ хийхэд тохиромжтой. За энэ аягнууд кофений аягнуудаас худалдаалагдаж байгаа юм байна. За энэ ингээд ажиллуулахаар доороо иргэдэг. За ингээд кофегоо хутгахад маш амар байх нэ.
За энд мөн модон аягнууд бас худалдаалагдаж байгаа юм байна. 15,000 төгрөгийн үнэтэйгээр та бүхэн өөрсдөө мөн хүүхдүүдэд хэрэглэхэд маш тохиромжтой. За эдгээр халуун савнуудын тухайд за энэ бол халуунаа маш сайн барьдаг. За өнгөний сонголтууд бас байна. Нэг давхар, за хоёр давхар доод талд нь бас ингээд хоёр тусдаа хоолоо хийхэд авч явах тохиромжтой. За хүмүүс одоо ажилдаа эсвэл эмнэлэгт хүмүүсийг ирэхдээ хоолоо хийгээд аваа явахад маш тохиромжтой юм халуунаа маш сайн барьдаг. За доторх нь зэвэрхгүй юм хоолны халуун савнуудаас худалдаалагдаж байна. За энд харагдаж байгаа ажлыг нь бол сүүлийн үед маш их за гэрийн эзэгтэй ч охид төсвүүчүүд маш их хэрэгтэй болж байгаа. За энэ ингээд ногоо жимээс угаадаг ийм сав байна. За усаа ингээд эргүүлээд усан шүүгддэг ийм ногоо жимээс угаах тохиромжтой ийм сав маань 25,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ мөн аялал зугаалганд авч явахд маш тохиромжтой. За энэ гамбан зулан хутаг за ингээд ногоо арилгагчны энэхүү ком бас худалдаалагдаж байгаа юм байна. 19,900 төгрөгийн үнэтэй та бүхэн ингээд авч явахд маш зай талбай бас маш бага эзлэх нэ. За энд харагдаж байгаачлан эдээний цаар модон тавгнууд маань болохоор за ер нь бол яг албан ёсны гэрээтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Эрүүл Монгол хэрэглээ эко модон тавг гэсэн та бүхэн эндээс бас маш олон төрлөөр нь худалдаах боломжтой байна. Жижиг, том, бөөрөнхий за энд харагдаж байгаачлан мөн ийм тусдаа ийм бас модон тавгнууд худалдаалагдаж байна. Мөн энд жимээс одоо бүх төрлийн зүйлсээ тавих тохиромжтой бас 3 давхраас байгаа юм байна. За энэ бас ингээд халбах сэрийгээ бас хийж болохоор юм модон савнуудаас худалдаалагдаж байна. За модон цаар бас дээгүүр харагдаж байгаачлан гамбанзнууд бас байгаа юм байна. За энэ болохоор за дээр нь ням бактери үржихгүй за ингээд халцаарч муухай болохгүй маш сайн чанарын модон эдлүүд бас худалдаалагдаж байна. За энэ доор харагдаж байгаачлан хүүхдийн энэхүү за хоолны ширээ маань 28,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энд харагдаж байгаачлан бас хүүхдийн кошо хөтөвчнүүд маань бас за ингээд яг том хүний нойл шиг за энэ болохоор ийм жижигхэн юм хэмжээтэй ийм хөтөвчнүүдээс худалдаалагдаж байгаа юм байна. За энд харагдаж байгаачлан PVC материалтай дэвсгэр маань бас маш олон төрлийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Жижиг, том за энэ цаашаагаа ингээд шороо тоос цааш нь нэвтрэхгүй за үүдэндээ тавьсан байхад маш гоё өнгөлөг цэвэрхэн харагдахаар энэхүү үүдний дэвсгэрүүд бас маань худалдаалагдаж байгаа юм байна. За мөн гойхон брендийн за амны салфитыг болон татдаг салфитыг за нойлын цааснуудаас худалдаалагдаж байна. Таны өрхийн гэрийн хэрэгцээнд бүх хэрэгцээнд бол ер нь бол сайн нийцэн за ингээд татдаг цааснууд нь бол ингээд нэг бөргөж цагаан жижигэн юм үүсгүй маш сайн чанарын нойлын цааснууд худалдаалагдаж байгаа шүү. За энд харагдаж байгаа таавчгнууд маань болохоор за хосороо 7,500 төгрөгийн үнэтэй за одоо эмнэлэгт төрөхж байгаа ээжүүд маань за ер нь бол гэртээ байгаа хүмүүс маань ер нь бол нэг ээлжиндээ аваад өмсгөхөд маш тохиромжтой маш олон за угалдаг ийм битүү жижиг өнгөний сонголтууд бол маш олон байгаа юм байна. Арзмерийн хувьд бол та бүхэн хурж ирээд өмсөж үзээд авах боломжтой. Эдгээр таавчгнууд маань маш олон төрлийн өнгөний за арзмерийн сонголтуудтай байгаа юм биш үү? За энд харагдаж байгаачлан за хүүхдийн болон галтгооны салфитагнууд за гутал өнгөлөгч тоснууд маш олон төрлөөр худалдаалагдаж байна. Та бүхэн очир худалдааны төвдөр хүрэлцэн ирээд за бараа материалуудтай танилцах боломжтой байна. Бус дэлгүүр маань өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд ажиллаж байна. За энд бол за агаар чийгшүүлэгчнүүд, уураар чийгшүүлэгч, за машины энэхүү гоё чимэглэлүүд маань бас худалдаалагдаж байгаа юм байна. Энэ хойно харагдаж байгаачлан за комоднууд маань за 3-4 татлагтай за ингээд маш материалын хувьд бол маш сайн. За та бүхэн өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ хувцсыг хийхэд бас маш тохиромжтой. 2 өнгөний сонголттой байгаа юм байна. За 350,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ дээр харагдаж байгаа шлийн энэхүү за даавн хайрцагнууд маань эвхэгдэнэ. За 24,500 төгрөгийн үнэтэй. За мөн энэ хойно харагдаж байгаачлан өндөр бас арай том хэмжээтэй та бүхэн хүүхдүүдийн хувцсыг гэж болно. За мөн тоглоомнуудыг бас хийх боломжтой энэхүү савнуудаас худалдаалагдаж байгаа юм байна. За энд болохоор за шар будааны хайлсан дэр байгаа юм байна. Маш олон өнгөний сонголтууд бас байна. За энэ бол ингээд нойр гүйдэл, за харч чулуун, жилгээний дэр хүзүү хөшиг, хуян хөөрөх, нойр гүйдэл, энерги цэвэрлэх гэх мэт маш олон төрлийн давуу талтай энэхүү дэр бас худалдаалагдаж байгаа юм байна. За энд харагдаж байгаа хүүхэн амьтны дүрс
эмэгтэй дэрнүүд маань тархины даралттай болон хөлөрдөг хүүхдүүдэд маань маш хэрэгтэй хөлөрөхгүй, за тархины даралтыг багасгах маш олон төрлийн ач тустай эм хүргэн дэрнүүд байгаа юм байна. Заантай, нохойтой, за ингээд харагдаж байгаа шил маш олон төрлийн та хүүхдүүдийнхаа хүсэл сонирхолтод нийцүүлээд энэхүү дэрнүүдээс авах боломжтой юм аа. Энэхүү дэрний маань тухайд 13500 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. За энэ хэсэг за октоодууд маань хэрэгцээтэй хөөрхөн усны боолтнуу, за энэ цэцэрлэгийн октоодууд маань бас хэрэгтэй хөөрхөн жижигхэн толтой, усны самтай хөө бас эмком худалдаалагдаж байгаа юм биш үү. 360 градус зэрэгдэг энэхүү хоёр төрлийн зөөлхөн сандал маань за бас мөн худалдаалагдаж байгаа юм байна. За хөхүүл ээжүүд маань шинхэн төрсэн ээжүүд маань бас маш хэрэгтэй зөөлхөн хүүхдээ хүлээс суугаад маш тохиромжтой. Эсвэл та зурагтныхаа өмнө бас суугаад тухлан суугаад бас зурагтаа үзэхэд тохиромжтой юм гоё сандалаас худалдаалагдаж байгаа юм байна. За та бүхэн өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд очир худалдааны төвийг зорин ирснээр эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой байна. За дэлгүүрийн хаягийн тухайд модны заахын урд за бут төвийн 2 дугаар давхарт байрлаж байна. За дэлгүүрийн маань тухайд хүргэлттэй та бүхэн дархан дотроо бас хүргэлттэй 2000 төгрөгийн үнэтэйгээр хөргөл авах боломжтой юм байна. За мөн орон нутгууд руу за бас дайвар тавах боломжтой юм байна шүү. Бид та бүхэндээ өнөөдрийн буюу даваа гарагийн онцлог мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо цаг агарын урьдчилсан мэдээлэл хүлээн авна уу? Цагаагаар мэдээлэл анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэн орой бүрийн 19 цагаас энэ мэдчлэн орон нутгийн онцлог сүүл үеийн цаг үйл явдлын мэдээллийг цагаагаар хөтөлбөртэй хамтдаган хүлээх боломжтой шүү. Маргааш орой 19 цагаас шинэтгэн хөтөлбөрөөр эргүүлзээ. Баяртай үзэгчдээ.